Хувийн хвшил тараасан 150 автобусны 50 ширхгийг нь Тинога компани захиралгаа уяг компанид авчээ. Үлдэгдэл 100 автобусыг нь 6 компани хувааж авсан байна. Угтаа бол тэнцүү хуваавал улс 7 компанид тус бүр 21 автобус эзэлэлээр өгөх байсан. Гэтэл гаа уяг эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаад хотын удирдлагуудад тохиролцож 50 автобус авсан гэнэ. Төрөөс хөлжиж, төсөөс баяжиж, тентрээс тэнтээсэн Ачиа мэтийн нөхөд ямар ч гөмгөө мэт царайлж энэхүү шударгууны дүрсэх нь өнөө цагийн тохурхол өөдгөө улс төрчийн тоглоом уу. Ачиа болон түүний эхнэр хүүхэд амтэлсэн 13 иргэн гихчээр тендер цуслаж баяжсан баримтаас цухас дуртахад ийм байна. Хуурсаар худалж хулгайлж гэж үг юутай унан. Тендерээс өөрийгөө тэнгэр газар шиг хол хэмээн цэцэрхэгч эрхэм гишүүн Ачиагийн ашиг сонирхлоо төртөө хутгасан баримт үүгээр тусахгүй. Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Монгол улсад төрийн ажил хийх цаг мөч ойрцоор байна. Францаас төрийн тэргүүний төвшөнд хийж буй анхны түүхэн ажил гэдгийг хаана онцлон тэмдэглэж байна. 1912 онд манай ухаанд өвгдөөс эх орончид гадаадад дэвсэн улсад хамдан тураг тусгаар Монгол улсаа хүлээн зөвшөөрлөх гэж хоёр хөшөө даван ихээхэн зориг гаргаж байснаас ихтэй юм. Аль ч улс орны хувьд хөгжил дэвшил бүтээн байгуулалтыг бий болгогч нийгмийн бүлэгэл залуучууд байдаг. Чухамдаа энэ хүү бүлгийн нийгэм улс төр эдийн засаг оюун санаа соёлын амьдралд оролцож буй төвшин тэдгээрийн хөгжилд оруулж буй хувь нэмрээс улс орны хувь заяа хамаарах хэрэгтэй. Судлаачдын тэмдэглэснээр Монгол улс бол залуучдын орон хэмээн нэрлэгдэж ирсэн нь дан ганц хүн ам зүйн утга бус өмнөх тогтолцооны үед ч өөрчлөлт шинжилгээний үед ч өнөөдрийн энэ өдрүүдэд ч улс орны хөгжлийн түүжийн залуучууд байж ирсэн байсаар байгаатай ч нэгт холбоотой юм. Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2025-аас 2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр сангийн сайд жавхлан гишүүдийн асуултанд хариулав. Монгол улс нүүрсээ ил тод арилжаалж эхэлснээр байгалийн баялагын үнц нэмэгдэж Монгол улсад орох валют дурсгал нэмэгдэж байна. Үүний үр дүнд 2023 оны 1-р улиралд 1 тэрбум ам долларын алдагдaltaй байсан төлбөрийн тэнцэл энэ оны 1-р улиралд 79.6 сая ам долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам долларт хүрч унаад гадаад валютын албан нөөц энэ оны 4-р сарын байдлаар 3.7 тэрбум ам долларт хүрч өсжээ.